хүн. Бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн. Бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Амгалан сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Шинэ нөлгөө FM 107.5 радио хөдлөх сайхан амины би та бүхэндээ би хүмүүс бид хүмүүс нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг өргөн барихад бэлэн болоод байна. За тэгэхээр бид нэр энэхүү нэвтрүүлгээ нэгүүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран ихээр болсон байгаа. Энэхүү нэвтрүүлгийн маань гол зорилго бол бид нийгэм байр сууриа хэрхэн яаж эзлэх вэ? Бид удирдахч байхын тулд юуг сурах шаардлагатай юм бэ? Гэх мэт сургалтыг та бүхэндээ цуврал маягаар бэлтгэн хүргэхээр болсон байгаа. За энэхүү нэвтрүүлгийн маань бидэнтэй цуг нэгүүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш, удирдахуун ухааны докторант мөнх хоёрын Даш Цэрмаа агштайгаа мөн хамтран та бүхэндээ энэхүү цуврал хичээлээ бэлтгэн хүргэхээр болсон юм аа. За юуны өмнө Даш Цэрмаа агштай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Хөтлөгч сайхнуудаа ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Мөн сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид хоёрын ярилцах сэдэв бол удирдахуун ухааны талаар ярилцах байгаа. Тэгэхээр нэг зүйлийг асууя гэж бодож байна л да. Яг удирдахуун ухаан гэж яг юу юм бэ? Удирдахуун ухааныг хүмүүс айгүй олон талаар ойлгодог юм шиг надад санагддаг л да. Лидер, удирдахуун, удирдах, лидер, манлайлагч гэдэг хүмүүс нэг ойлголт гэж боддог юм шиг байгаа. Энэ тал дээр яг ижил зүйл юм уу? Эсвэл яг өөр ойлголт юм уу? Удирдахуун ухаан гэж яг юу юм бэ? За баярлалаа. Тэгэхээр удирдахуун ухаан гэдэг ойлголт нь бол бусдыг байлдан дагуулах урлаг гэж ойлгож байна. Тэгэхээр бусдыг байлдан дагуулах урлаг гэдэг нэг байлдан дагуулах гэдэг үгийг сонсохоор чихтэйх нь л одоо ураа ашгаал дайраад тэ давшаад л гэдэг нэгэн итгээд харагдчихэж болох юм л да. Үндсэндээ бол менежмент гэдэг бол өөрийгөө удирдах урлаг. Өөрийгөө удирдах. Өөрийгөө нийгэмд зөв байр суурьд аваачих. Өөрийгөө хувьхан өөрийгөө бусдад нийгэмд хамт олондоо зөв өнцгөөс харуулж чадах, өөрийнхөө давуу талыг бусдад дэлгэж өөрийгөө нээж чадах тэр ур чадрыг төлөвшүүлдэг шинжилгээ ухаан бол менежментийн шинжилгээ ухаан. Гэтэл хүмүүс бол менежмент гэдэг нэр томьёог ойлгохдоо хинэгэн одоо удирдах ажилтны тухай, хинэгэн улс төрчийн тухай, мөн сайхначны хэлснээр тэр лидерийн тухай, манлайлагчийн тухай яриад байна. Энэ бол надаас хол юм байна гэж ойлгоод байдаг байхгүй юу? Гэтэл үндсэндээ менежментийн шинжилгээ ухаан бол одоо сайхначны тухай, Даш Цэрмаа миний тухай, өөр хин нэгний тухай буюу Даш Цэрмаа хэн байх вэ? Сайхнаа хэн байх вэ? Сайхнаа бусдад өөрийгөө хэрхэн харуулах вэ? Сайхнаа ямар карьерт хүрэх бололцоо байна вэ? Тэрийг хэрхэн чиглүүлэх вэ гэдгийг л судалдаг шинжилгээ ухаан баггүй юу? Тэгэхээр монголчуудын ярьдгаар бол нөгөө биец гэрээцас төрөө зас гэдэг нэг сайхан үг шүү дээ. Тэгэхээр энэ үгний үндсэн логикоор удирдахуун шинжилгээ ухаан явдаг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр удирдахуун шинжилгээ ухааны хамгийн ихний судалгааны субъект нь хүн буюу хувь мөн бие хүн. Тэгэхээр байгууллага болон нийгмийг бүрдүүлж байгаа тэр хувь хүн хэн байх вэ гэдэг нь хамгийн чухал байхгүй. Энийг бид нэр энгийн үгээр одоо мэргэжлийн хэллэгээр бол хүний нөөц гэж яриад байгаа шүү дээ. Хүний нөөцийн удирдлага гэж. Тэгвэл тэр хүний нөөц чинь хэн байх юм бэ? Удирдагчийн хүсэж байгаа хүний нөөц хэн бэ? Удирдагчийн хүсэж байгаа хүний нөөц нь яг ямар ур чадварыг өөртөө төлөвшүүлсэн байх ёстой юм бэ? Гэдэг ойлголт их чухал. Манайхан бол цаасан дээр биччихээд за манай байгууллагт ийм ур чадвар бүхий хүн хэрэгтэй. Тэгээ заагаад байдаг. Нөгөө одоо ажил горилогч маань очихдоо өөрийнхөө дипломыг бариад ингээд очиж байгаа шүү дээ тий. Гэтэл дипломн дээр байгаа дүнгээс өөр хүнд үзүүлэх ур чадвар болон төлөвшөлгүй нөхөр зохицож байгаа байхгүй. Энд л одоо Монголын одоо бизнесмэнүүдийн анхаарах ёстой хүчин зүйл энд байгаад байгаа юм. Монголын нийгмийн хөгжлийн гол одоо алдаа энд байгаад байгаа. Юу гэж хэлэх гээд юм хэр боловсон хүчний чадвар. Нөгөө хүний өөрийгөө удирдах ур чадвар, өөрийгөө бие даан сургах ур чадвар, нөгөө хувь хүний үүрэг, мөн хариуцлага гэдэг ойлголт чухал байгаа. Тэгэхээр олон жил одоо их дээд сургуульд багшилсан багш хүний хувьд хараад үзэхэд бидний ирээдүй болсон боловсон хүчин үнэхээр шаардлага хангахуйц удирдахуун ур чадвар суралцж чадж гинүү гэдэг асуулт гарч ирнэ.
Энийг эмзэглэмээр асуудал. Яагаад гэдэг вэ гэхээр хувь хүн өөрийгөө мэдрээгүй. Хэн байх гэдгээ ойлгоогүй. Юунд хүрэх гээд байгаа зорилгоо тодорхойлж зорилгоо зөв ойлгоогүй. Байгаад холбогдсон зөв тодорхойлоогүй тийм зөв тодорхойлоогүй. Түүнийхээ мөн чанарыг ойлгоогүйтэй холбогдоод мэрэгжлийн ур чадвар, мэрэгших, мэрэгжилтэд дуртай байх гэдэг ойлголт нэг талаас дутмаг болчихж байгаа. Нөгөө талаас тухайн байгууллагад ямар ур чадвартай, ямар төлөвшөлттэй хүн шаардлагатай вэ гэдэг шаардлага тавигдаад байдаг. Нөгөө одоо мөн чанараа ойлгоогүй хүн чинь нөгөө одоо шаардлаган дээр дүүцэх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хувь хүний урдаа менежментийн тухай эхлээд ярих хэрэгтэй л гэж хэлэх гээд энэ орчлын хувьд бол сая ингэж ойлгогдлоо тийм ээ. За тэгэхээр сонсогч нар маань одоо удирдахуун ухаан гэхээр яг өнгөц ойлгож байгаа хэл та. Удирдахуун ухаан гэхээр зүгээр нэг удирдахч ч юм уу да удирдахч байхаараа хин нэг одоо захирах хэвээр одоо ямар нэгэн хүн үүрэг хариуцлах хөстэй ч юм уу яг нэг тийм өнгөц ойлголт байгаа. Тэгэхээр яг нэг удирдахуун ухааныг одоо яг эзэмшихийн тулд одоо хувь хүн өөрөө яг ямар ах хэвээр бол тэр суур зүйл. Өөрөө чи хэлдэг яг зөвлөдөө яг тэр хэнийг нэг удирдах ёстой гэдэг нэр томьёоноос ч ойлголтоос ч болоод л одоо оюутнууд тим менежментийн анги, энэ менежерийн анги гэсэн ангууд суралцаад байгаа. Өнгөц ойлголтоос болоод хэнийг нэг удирдах хүсэлтэй байгаа. Хэнийг нэг захирах хүсэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой боломжийн албан тушаалтад очих гэдэг шүү дээ. Гэтэл энэ удирдахын ухаан буюу удирдахын шинжилгээ ухааны мөн чанар нь юу юм гэхээр өөрийгөө удирдахад байдаг гэдгийг сонсогчд маань ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг одоо та наадхаа яг гоё сонсогч нартай яг тайлбарлаа. Тэгэхээр өөрийгөө удирдахыг одоо хэрхэн яаж одоо чиглэлийн те. Маш зөв. Тэгэхээр та өөрийгөө удирдахын тулд өөрийгөө төлөвшүүлэхийн тулд өөрийгөө одоо юу гэдгийг боловсруулахын тулд эхлээд би хэн бэ? Би хаана явна вэ энэ нийгмийн? Тухайн насны хүмүүсийн хувьд, тухайн одоо эрэгтэй хүмүүсийн хувьд, тухайн эмэгтэй хүмүүсийн хувьд, тийм ээ? Тухайн залуучуудын хувьд, эсвэл тухайн байгууллагынхаа хувьд би хаана явна? Нөгөө талаас тэрийг эхэлж тодорхойлох хэрэгтэй. Тодорхойлох шаардлагатай. Нөгөө талаас миний давуу тал яг юу юм? Миний сул тал яг юу юм? Би ямар карьерт хүрэх гээд байгаа юм? Нөгөө талаас бас миний боломж юу юм? Энэ бүх зүйлд хүрэх миний боломж маань яг юу юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Ингээд өөрийнхөө талаарх бүрэн анализ хийж бодсныхаа дараа өөрийгөө одоо удирдах эхлэх гэдэг юм уу да энгийн яриагаар бол хүмүүжүүлж эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүжлийг хаанаас олгох ёстой? Боловсрлоос, ихтэй сургуулийн багш нараасаа бид нар авах ёстой. Ном сурах хүчгээс авах ёстой. Нийгмээс авах ёстой, тийм ээ? Хүмүүстээс ирж байгаа тэр өгөөжүүдийг бид нар яах нь харах ёстой. Аль нь надад өгөөжтэй вэ гэдгийг судлах ёстой. Мэдрэх ёстой. Ажиглах ёстой. Гэтэл манай ихэнх одоо залуучууд бол ажиглахгүй. Бас суралцахгүй байна. Зөвхөн би гэсэн буюу хувиа хичээсэн философор яваад. Эсвэл даган дурах хэв маягаар яваад. Энэ дээр л гол алдаа яваад. Ерөөсөө л энэ дээр. Тэгээ дийлэнх нь гэж хэлээд дээ шүү би тийм ээ. Өөрөөр хэлбэл оюутан залуучуудын дунд за би ер нь өөрөө яг тэр бодит байдал дээр ажилтдаг хүний хувьд ажиглахад одоо манай нийт залуучуудын нэг 20% нь л яг өөрийгөө олчихсон, өөрийнхөө зорилгыг ойлгочихсон, түүндээ хүрэх гээд тэмүүлж байгаа, ажлыг голохгүй гүйцэтгэж байгаа, тий? Түүнийгээ чанартай гүйцэтгэх гэж мэрийж байгаа хүмүүс юм. Энэ залуучууд нөгөө 80%-ийг эргээд харахад л боломжийн карьерт хүрсэн байгаа шүү дээ. Гэтэл нөгөө 80% яах нь зөвхөн хийсвэрлсэн, зөвхөн одоо юу гэдэг даган дурайсан, зөвхөн одоо юу гэдгийг хит хүсэл мөрөөдлөөр амьдарчихсан бодит байдал дээр бууж чадахгүй. Энэ байдлаасаа болоод нөгөө 20%-аа боломжийн карьерт хүрсний дараа араас нь хараа зогсож шин. Тийм ээ. Тэгэхээр одоо энгийн утгаараа та тэр 20% баймаар байна уу? Эсвэл 80% баймаар байна уу гэдэг асуултыг би сонсогчдод тавьмаар байна. За тэгэхээр одоо нийгмийн залуучуудыг ажиглаад байхад нэг хэсэг нь бол хит их яг одоо таны яриад байгаа өндөр карьерт хүрч гисэн. Нэг хэсэг нь болохоор бүр доошоогоо одоо тий зоригч байхгүй, мэрэгжилч байхгүй. Яг одоо ийм яг таны одоо хэлэхээр 20-80% яг ийм тэнцвэргүй яг байдалтай байгаа байхгүй нэг. Тэгээ энэ яг юунаас болж байгаа юм бол? Эсвэл яг энэ удирдахуун ухааныг эсвэл тэр 20%-тай тэр явж байгаа залуучууд нь бүр удирдахуун ухааныг бүр үнэхээр мэдгүй эсвэл заалгасан мөрчлөө тэрийг ойлгохгүй яваад байгаа юм. Эсвэл тэр 80%-тай тэр өндөрт карьерт явж байгаа тэр залуучууд нь тэр удирдахуун ухаан гэдэг яг биеэрээ ойлгоц хүмүүс тэгж өндөр карьерт хурдан хүрээд байна. Энэ яг ялгаа нь юунд байгаа юм бэ? Тий
20% нь бол би карьерт хүрсэн байна гэж тайлбарлаж байна л да. 80% нь ерөнхийдөө өөрийгөө олоог байна гэж ярьж байна. Тэгэхээр үндсэндээ бол энэ яг 20% нь яагаад одоо илүү амжилттай яваад байна гэж. Яг 20% шүү дээ тийм ээ одоо 20 гаруй хувь. Тэгэхээр яагаад одоо боломжийн амжилттай яваад байгаа юм шиг харагдаад хүмүүс түүнийг даган дуурайгаад тэргээд байна тийм үү гэдэг маань багаасаа өөрийгөө нэгдүгээр төлөвшүүлж чадсан байна. Хоёрдугаар эцэгхийн тухайн хүмүүст нөлөөлж чадсан байна. Мөн бусдын одоо сургаж байгаа зүйлд зөв суралцаж чадсан байна. Бусдыг одоо сургах зөв суралцаж чадсан байна. Мөн өөрийнх нь зорилгыг зөв тодорхойлж чадсан байна. Боломжоо зөв тодорхойлж чадсан байна гэдэгт л гол учир нь оршоод байгаа. Тэгэхээр манай залуучууд ер нь хинч гэсэн хэн нэгнийг даган дуурайх биш. Өөрийн нөөц гэж яг юу вэ? Миний хувьд боловсролын хувьд ямар нөөц вэ? Эрх мэдлийн хувьд ямар нөөц вэ? Санхүүжилтийн хувьд яг юу вэ надад? Орчин нөхцөлийн хувьд яг надад ямар боломж байна? Ямар нөөц вэ гэдгийг эхлээд тодорхойлоод тэгээд шатаар авирч байгаа мэт. Тийм үү? Тэр одоо өөрийнхөө зорилго руу тэмүүлэх ёстой. Гэтэл манайхан бол зүгээр шууд нисэл хүрчих гэдэг шин. Тэгэхээр тэр бол боломжгүй. Ялангуяа одоогийн нөхцөл. Яагаад ялангуяа одоогийн нөхцөл гэж хэлэхээр хэлээд байна гэхээр бүх залуучууд ихтэй сургуульд өгсөн дипломтой байна. Хүнд үзүүлэх юмтай байна. Гэхдээ бизнесийн байгууллагын шалгарлын дагуу манай Монгол улсад хүрсэн 20 жилийн хугацаанд одоо хувийн бизнесийн байгууллагууд бол боломжийн түвшинд хүрчлээ. Ингээд ирэхээр манай байгууллагад яг ямар боловсон хүчин хэрэгтэй юм бэ? Яг хэн хэрэгтэй юм бэ гэдэгт тодорхойлчих боллоо ш. Урд нь бол дипломтой бол хэнийг ч хамаагүй аваад ажиллаулчихдаг байсан байхгүй. Одоо бол тийм биш болчихлоо. Хэн ур чадвартай надад хэрэгтэй вэ? Хэн хичээнгүй ажиллах нь надад хэрэгтэй вэ? Хэн одоо ихтгэлтэй ажиллах нь надад хэрэгтэй вэ? Хэн суралцдаг нь надад хэрэгтэй вэ гэсэн бизнесмэнүүд олширцсан. Гэтэл нөгөө 80% залуучууд чинь нөгөө бизнесмэнүүдийн шаардлага нийцэхгүй байгаа байхгүй. Энд л одоо гол алдаа оршоод байгаа. Тэгэхээр 1000 дипломтой байгаа тийм ээ? 1000 гоо сайхан байгаад тийм үү? Харагдах байдлын байгаад нөгөө одоо ажил олох багшдын цензурт төхөж чичихгүй ш. Энд л залуучуудад гол одоо юу гэдэг нь анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эднэрийн гол алдаа энд байгаа байхгүй юу? Зөвхөн дипломд анхаарал хандуулж байна. Зөвхөн гадаад үзмжинд анхаарлаа хандуулаад. Гэтэл сав нь хоосон байгаад байна шүү дээ. Сав нь. Тэгэхээр тэр саваа дүүрэх ёстой. Саваа дүүрэг. Тархиа мэдлэгээр цэнгэл яг ямар мэрэгжлийн хүн юм? Эмч бол яг тэр эмнэлгийнхаа мэрэгжлийг бүрэн дүүрэн эзэмших хичээ. Өдрө болгон суралц, нэмэлт дахин суралц тийм үү? Ажигл хичээнгүй одоо суралцах хэрэгтэй. Одоо юу гэдгийг борлуулалтын менежер байлаа гэхэд борлуулалтын ямар аргуудыг ашиглаж би байгууллагынхаа борлуулалтыг нэмэгдүүлэх вэ гэдгээ бод. Үгүй зөвхөн цалин авах гэж, зөвхөн хоног тоолж хизээ одоо цалин өгөх вэ гэдэг бодолд автаж ажиллаж байгаа тохиолдолд уучлаарай таны хаалга хаагдчихж байгаа цааш. Хэн одоо илүү карьер түрээд байна гэхээр нөгөө энэ саяны асуудлуудын эсрэг ойлголттой, зөв ойлголттой, зүтгэлтэй өөрийгөө үнэлж чадсан бусад хүмүүст үнэлүүлэх гэж зүтгээгүй. Зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэлээр зүтгэж байгаа хүмүүсийн удирдлага нь олж хараад тэр хүний албан тушаалыг дипломгүй яах нь албан тушаалыг ахиулж цалин мөнгөний нэмж амьдрал ах үйд нь санаа тавьж нийгмийн асуудал руу хандж шин. Гэтэл манай залуучууд дипломтой л бол тэр өндөрлөгт очиж гэж үзээд шин. Энд л одоо хамгийн гол алдаа байгаа. Зүгээр энэ бол удирдахуйн ухаан гэдэг ойлголт бол онлын хувьд бол маш том зүйл. Гэтэл удирдахуйн ухаан тэр чигтээ нийгмийг бүхэлд нь хамарч байдаг маш том ойлголт байхгүй. Нийгмийн үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулж байдаг. Одоо төрийн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн үйл ажиллагаа бүгдийг зохицуулж байдаг ийм том хүчин зүйл хүний дотоод мөн чанар байхгүй удирдахуйн ухаан. Гэтэл манайхан тэрийг орхигдуулаад зөвхөн хийсвэр яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ дэр том алдаа байгаа. Одоо ингээл зүгээр төрийн байгууллагын наацхийн төрийн байгууллага за төрийн чигээр яг ер нь наацхийн байгууллагаар орох наацхийн залуучууд тийм ээ зөвхөн дүр хэсгснэг залуу сууж байгаа жишээтэй. Тухайн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байх жишээтэй. Шийдвэрлэх хүсэхгүй байх жишээтэй. Эсвэл шийдвэрлэж чадахгүй байх жишээтэй мэдлэг нь хүрэхгүй байх жишээтэй. Тэгэхээр тэр хүн тухайн асуудлыг шийдвэрлэж чадаагүй хэн нэгнийг гаргачаад өөрөө бодох хэрэгтэй. Яагаад би энэ хүнийг гаргаж вэ? Би буруу харьцаад энэ хүн маань тийм ээ харилцаан дээр би алдаа гаргаад энэ хүн гараа явууч уу гомдоод гараа явууч уу эсвэл гомдол үүсгээд байна уу би мэдлэггүй учраас тухайн ажлаа мэдэхгүй байгаа учраас энэ хүмүүс гомдол үүсгээд байна тийм ээ юун дээр байна гэдгийг харахаас илүүтэйгээр яхаараа энэ хүн надад ингэж харцж байдаг би бол төрийн албаа агч эсвэл би энэ байгууллага эзэн ч гэдэг тийм ээ ийм өнцгөөс нь хандаад байгаа шин. Тэгэхээр л ерөөсөө нөгөө байгууллагачуд ажиллагаад хувьч хувьсгалч явах болчих. Тэр бүх байгууллагуудаар ажилладаг өрчин ч гэсэн ажиглагдчих л байгаа. Тэгэхээр энэ бол бидний одоо юу гэдгийг бусдыг муулдаг. Өөрийнхөө алдааг олж хардггүй дээр л ерөөсөө гол алдаа. Удирдахуйн ухаан гэдэг бол та өөрийгөө эхлээд өөрийгөө төлөвшүүл, өөрийгөө зөв байл, харилцаа хандлаган дээр анхаар эхлээд хамгийн эхлээд өөрийгөө боловсруул, оюунаа цэнгэл.
гадаад үзмжиндээ анхаар, хүнтэй харилцах харилцаан дээр анхаар, үг хэл, өгүүлбэр зүйдээ анхаар. Тэгээд бусдтай зөв зохистой харьц. Үнийг хэвшүүл. Энэ ойлголтуудаа хэвшүүлээд ирэхээр өөрөө ирэхгүй жүжигчилсэн тоглолт биш. Яг чиний дотоод энержиэс гарч эхэлнэ. Нөгөө харилцаанууд маань үнэн сэтгэлээсээ тийм ээ амжилттай болж эхэлнэ. Инхээр чамд яах нь? Урам орж ир. Сэтгэл ханамж орж ир. Сэтгэл ханамж ороод ирэхээр та яах вэ? Илүү цаашаа ахиж төхөж эхэлнэ ш. Нэг талаас. Нөгөө талаас чиний тэр одоо зүтгэлийг харж байгаа хүмүүс байгууллага хамт олон гэр бүлийнхэн ч нэг юм, найз нөхөд ч нэг юм, ээж аав ч нэг юм, чамд урам өгш. Үгүй миний хүү болж байна. Найз минь чи болж байна. За ажилтан та болж байна шүү те. Үнэхээр та одоо зүтгэлтэй ажилласны чи урамшуул. Үгүй хүн л хэмжээ түүнийг харж байгаа ш. Тэгэхээр бид нэр тэр зүйлийг зүтгэлээр олж авах хэрэгтэй болохоос биш. Зүгээр хэнийг дүр хэсгээд хүний хувцас өмссөн хүмүүс нэг эвгүй харагддаг штэ. Тэрэн шиг өөр хийсвэр дүр төрхийг өөр дээрээ суулгаад хийсвэр зүтгэлийг худлаа хүмүүст харуулад ингэж байгаа тохиолдолд хүний хэмжин түүнийг олж хараад уучлаарай таны хаалга хаадлаа гэж хэлнэ. Нөгөө талаар таны хаалга нэгдлээ. Та амжилттай ажиллаа, танд баяр хүргэе гэж хэлнэ шүү. Тэгэхээр нийгэм одоо ерөнхийдөө Монголын нийгэм эдийн засгийн тогтолцоо харьцангуй докторч байгаа. Хүний нөөцийн талаарх үзэл бодол харьцангуй одоо зөв болоод ирсэн энэ нөхцөлд та зөвл байх хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн хуурамч баг, ямар нэгэн одоо юу гэдгийг хийж чадахгүй мөртлөө дүр эсгсэн байдал энэ бол таныг шууд уналтанд хүргэх. Магадгүй тодорхой хугацаанд та амжилттай юм шиг хоригдолд гарцсан юм шиг харагдаж болно. Өөрийнхөө хувьд ч гэтэл нөгөө хүмүүс чинь таныг тодорхой нөхцөлд харж хандаад тийм ээ анхаарал тавьж таныг хөндлөнгөөс ажигласны эцэст таны үндсэн дүр төрх ажиглалт яг мэдрэгдээд ирсэн тохиол та дээрээс унаа шүү дээ. Унсан тохиолдолд бяцарч таар. Тэгэхээр зөв алхмаар зөв одоо байдлаар өөрийгөө зөв чиглүүлж явсан тохиолдолд тэр амжилт болгон ч танд маш амттай сэтгэл ханамжийг өгөх болно. Энүүгээрээ та өөрөө сэтгэл дүүрэн бахархах болно. Тэгэхээр амжилт одоо гэдэг бол таны өөрийгөө удирдах ур чадварыг чинь суур байхгүй. Өөрийгөө удирж чадж та амжилтанд хүрэх байхгүй. Тий. Нэг талаас суурна, нөгөө талаас ориглоно. Тий, амжилт гэдэг ойлголоо байгаа бол тийм ээ. Тэгэхээр энэ зүйл. Тэгэхээр манайх бол ярьдаг юм уу? Амжилт гэж юу юм? Зорилго гэж юу юм? Гэлдэ бай одоо телевиз, радио болгоод хэвлэл мэдээлэл болгоноор ярьж салбараар ярьж. Тий, бүх салбарт ярьж байна. Гэхдээ яг зорилго гэж юу юм гэхээр та удирдах ухааны хамгийн ихний ойлголтыг та ойлгох хэрэгтэй. Удирдах ухааны хамгийн ихний ойлголт бол зорилго байхгүй. Тэгэхээр таны зорилго яг юу юм? Таны зорилго таны хүсэл шүү дээ. Таны хүсэл мөрөөдөл шүү дээ. Тийм биз дээ. Хүсэл мөрөөдөл. Гэхдээ хүсэл мөрөөдөл чинь илүү бодит байдал руу шилжсэн тохиолдолд хэрэгжих боломжтой байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэвтрүүлэг маань өндөрлөгдөх гэж байна. Нэвтрүүлгийнхаа төгсөлний асуултыг асуумаар байна л да багшаасаа. Цаг хугацааны одоо төлөвлөлтөн дээр манай залуучууд их одоо алддаг юм шиг надад санагддаг. Яагаад энэ асуултыг асууж байна гэхээр одоо залуучуудыг ажиглаад хахад ерөөсөө тийм ажиллаа төлөвлөдгөө, ерөөсөө төлөвлөж бичдэггүй, одоо ямар нэгэн цаг хугацаагаа төлөвлөдгөө. Ийм зүйлээсээ болоод ямар нэгэн одоо зүйл дээр алдах явдал айгүйх гардаг юм шиг санагдав. Тэгээ та нэг бяцхан зөвлөгөө өгөөч. Цаг хугацааны төлөвлөлтөн дээр яг хэрхэн яаж ажиллах вэ? Энэ дээр залуучууд хэр баргийн мэддгүй юм шиг надад санагдсан. Цаг хугацаа гэдэг нь эргэж ирэхгүй маш том нөөц. Удирдах ухааны бүх ойлголт цаг хугацаатай холбогдож яригддаг. Тэгээ энд дурдах хэрэгтэй. Тэгэхээр сайхан их сайхан асуулт асуулаа л да. Цаг хугацаа гэдэг нь амжилт байхгүй. Нэг талаас нөгөө талаас цаг хугацаа гэдэг нь уналт. Өөрөөр хэлбэл та цагийг аажим зохилж яваа таны амь насл гэж ойлгох хэрэгтэй. Аажмаар цоглол тантай хамт явж байгаа амь нас чинь. Манай залуучууд ер нь юмны болгоны маргааш Монголын маргааш дуустдаггүй штэ гэж яриад идэгэн. Тэгэхээр цаг хугацааг ашиглаж чадсан хэн нэгэн таныг нүдэ аниал эргээд харахад таны хүссэн оргилд хүрчихсэн та хуучин зогсоолдоо зогсож байна л гэж ойлгох хэрэгтэй. Цаг хугацаагаа зөв ашиглах хэрэгтэй. Энийний тулд нэгдүгээрт ажлаа төлөвлөөд дараалуулан бичих хэрэгтэй. Энийг бол хүн болго ярьдаг юм. Гэхдээ хэрэгжүүлдэггүй тийм. Ерөөсөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл таны хамгийн түрүүлж нээдэг тэмдэглэлийн төвтөрчин ч байдаг юм. Эсвэл цүнхчин ч байдаг юм. Эсвэл гар утасны хавцч байдаг юм. Тэн дээр та өдөр тутмынхаа ажлыг дугаарлаад бичих хэрэгтэй. Бичихтэй хамгийн чухлаас нь эхлэж бичих хэрэгтэй. Хамгийн чухал ажил гэдэг чинь хоошлуулшгүй. Тэгээд цаг хугацаа, мөнгө төгрөг, зориг, зүрх шаардсан ажлыг таарна шүү дээ. Тэгэхээр тэрийг хамгийн түрүүлээ бичих хэрэгтэй. Тэгээд тэр ажлаасаа эхлээд ажлаа дугуулад өнөөдөр 5 ажил төлөвлөсөн бол тавуулан гэдэг хийхийг хичээ. Одоо юу гэдэг цаг хугацаа, төгсрөл, янз бүрийн зүйлээс болоод та амжуулж чадаагүй бол үлдсэн ажлаа маргаашигаа ихэнд тавьчих. Тэгээд л одоо ажил бол харьцангуй цэгцрээд ирдэг.
Тэгээд тэрийг өдөр болго хөвшүүлэх хэрэгтэй. Тэгээ би энийг өөрөөсөө ч хэлж байгаа юм биш. Зүгээр удирдлагын хичээл дээр бол ортгол юм л да. Зүгээр энийг би 1995 онд Монгол телевизийн нэвтрүүлгээр одоо энэ Баян мөнх авраг телевизээр ороод ярилцлага өгтөө яг энэ ярилцлагыг хэлсэн. Яг энэ одоо би бүх зүйлээ төлөвлөдөг, бичдэг, түүнийхээ дарааллын дагуу ажилладаг. Энэ л миний амжилт юм да гэж хэлж ирсэн. Тэгэхэд би тэр үед бас хэрэгжүүлэе гэж хичээж байсан. Одоо болтол би оюутнуудад энийг хэлдэг. Баян мөнх авраг гэж хэлж ирсэн шүү хүмүүдээ. Энэ миний ч үг биш гэж. Тэгэхээр энэ бол онлайн сургагчдууд дэрж байдаг зүйл. Одоо манай том улс төрчж ярьдаг зүйл. Мөн одоо баян мөнх аврагын жишээс би таварч ярьлаа шүү дээ, тийм. Тэгэхээр хэрэгжүүлээд үз. Жижиг гэхгүй. Гэхдээ мөн ажлыг цаг хугацаагаар төлөвлөхдөө хамгийн чухлын л эхлээд. Таны гүйцэтгэх ажил чухал ба чухал бус гэж байгаа гэдгийг та анхаарах хэрэгтэй. Ер нь бол амжилтанд хүрсэн хүн болгоноос та асуугаад үзээрэй. Би дандаа чухал гэсэн ажлаа хийж байсан. Чухал гэсэн ажил маань дандаа хүнд байсан, хэцүү байсан, цаг хугацаа их авч байсан, надаас зориг шаардж байсан. Би маш их одоо эрсдэлд орж байсан. Тэгээд бас яах нь тэмүүлж байсан, хулчиж байсан гэж ярьдаг. Тэр ажлаа би барьж авсан. Тэгсэн тохиолдолд надад амжилт ирсэн шүү. Ажлаа чухал бус гэж ялгаад хамгийн чухал ажлаа тэр өдрийнхөө ихэнд тавиад эрч хүчтэйгээр зоригтойгоор авах хэрэгтэй. Би яагаад зоригтой гэж хэлээд байна гэхээр жишээлбэл чи өнөөдөр хүнтэй ажил ярих гээд их төвхтэй санхүүжилт хүсэх гээд хүн дээр очих гэж л да. Гэтэл тэр уулзах ажил их хүнд хэцүү болно гэдгийг чи дотоод сэтгэлээрээ мэдрээд байна. Чи өөр ирэхгүй чиний дотоод хүн чи айгаад байгаа шүү дээ. За бүтгэх болов яах вэ те? Дэмий ч юм уу дөө очмоорчгүй гэж боддог шүү дээ те. Тэгэхээр дотоод хүн чинь тэгээд хахаар чи өөр ирэхгүй бараг л нөгөө хүн маань байхгүйсэн чи яах вэ гэж боддог шүү дээ те. Тэгэхгүй л байх хэрэгтэй. Тэгэхээр зоригтойгоор нэг ажил руугаа орох хэрэгтэй. За Дарч Сэрмагчтай өнөөдөр сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. За энэ хүн нэвтрүүлэг маань бие хүмүүс, бид хүмүүс нэртэйгээр та бүхэндээ хүрч байгаа. За мөн бид нэвтрүүлгээ Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран хийдэг байгаа. За дараагийн нэвтрүүлгээрээ тавтаа сайхан уулзцаая. Баяртай ирэх мөнөө сонсогчдоо. Радио FM 107.5 Нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг